За бүгдэнд нь энэ цаг мөчийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн хичээл хүүхдээ хэрхэн өөртөө ихтэй болох вэ? Эцэг эхийн зүгээс юу анхаарч болох вэ гэдэг тал дээр хамтдаа ярилцъя. Тэгээд хүн болгоны асуулт бол хүүхд минь нэг л өөртөө ихтэй байгаад байна. Хүүхдээ яаж өөртөө ихтэй болох вэ гэдэг асуултууд агаад идэг. Тэгвэл юу вэ гэхээр аа өнөөдөр яг энэ сэдвээр хамтдаа хүүхдтэй хэрхэн эцэг эхийн зүгээс нь ихтгэл өгч болох вэ? Тэр өөртөө итгэлийн хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр хамтдаа ярилцъя. За юуны түрүүнд таны хүүхд хэр өөртөө итгэлтэй вэ? Та 10-аас 1-ээс 10 оноо тоогоор үнэлэхэд үзээрэй. Тэгээ магтгүй танай хүүхэд 5-аас доош оноотой байгаа бол өөрөөр хэлбэл нэлийн одоо итгэлийг нэмэх ээж аав нэлийн сайн ажиллах шаардлагатай болсон байна гэсэн үг. Харин юу вэ гэхээр 8 хүртэл 9 хүртэл байгаа бол юу вэ гэхээр за бид нэр бас итгэлийг нэмээд яваад байна. За тэрнээс дээш бол юу вэ гэхээр хүүхэд маань нэлээд итгэлтэй, өөртөө итгэлтэй, бусдад итгэл, өөртөө итгэлтэй хүүхэд бусдад итгэл өгч чаддаг. Тэгэхээр ер нь бол өөртөө итгэлтэй хүн ч гэсэн бусдад итгэл өгч чаддаг. Тийм болохоор нэлээд сайн итгэлтэй байна гэсэн үг. Тэгээ 5-аас доошоо оног та өгөөд нэг л итгэлгүй байгаа, өөртөө итгэхгүй, сул дараа байдаг. Тэ хийж байгаа зүйлдээ итгэдэггүй гэж бодож байгаа бол хүүхдтэйгээ дараах заавруудын дагуу бас тодорхой ажиллах шаардлагатай гэсэн үг шүү. За бид нэр ер нь хүүхдүүд маань одоо юу гэдгийг яг л том хүн болгоод замаа жимээ олохгүй явж байгаа учраас магадгүй энэ зураг шиг юу вэ гэхээр шууд л инээд үсрээд гарчин гэж боддог. Гэхдээ юу вэ гэхээр энд нэг юм шат байдаг гэдгийг эцэг их заавал зааж өгөхгүйгээр зааварлаж өгөхгүйгээр тэндүү дэмжиж өгөхгүйгээр юу вэ гэхээр явах боломжгүй байгаад байдаг. Тэгээ тэндээс очиж юу вэ гэхээр бид нар тэр дэмийг өгснөөрөө юу вэ гэхээр хүүхэд маань өөрөө энэ шатыг тавьж өгснөөрөө өөрөө хүүхэд маань итгэлтэй болж цаашаа олон шатыг туулах гарц гаргалгаа амжилтаа бүтээх зүйл нэмэгдэжээдэг. Бид нар энэ шатн дээр эхний шатн дээр л хүүхдээ хаашаа явахыг зааж өгч итгэл өгч чадахгүй болоод хүүхдүүд маань юу гэхээр энэс цаашаа 1000 шат байсан ч амархан байсан ч тэр шатаашаа бууж исэн ч юу гэхээр би явах боломжгүй байна гэдэг зүйлийг өөрөө өөртөө бий болгоцсон хүүхд насан туршдаа яг энэ итгэлээрээ би чадахгүй надад боломжгүй гэдэг зүйлээр явчих гад байдаг. Тийм болохоор юу гэхээр ээж аавд маань энд шат байдаг гэдэг буюу итгэл өгдөг хамгийн том дэм нь байгаарай гэж ээж аавдтай хэлмээр байна. За тэгээд тэгвэл хүүхдтэй өгж болох ээж аавдын хамгийн том бэлэг бол юу вэ гэхээр итгэл. За бид нар юу вэ гэхээр хүүхдээ сайн хүн болгоод гэж боддог боловч сайн хүн яаж сайн хүн болох юм гэхээр ер нь бол цаашаад өөрөө бие даагаад явах, олон зүйлийг хийх, амьдралаа аваад явах, өөрийн бизнесээ бүтээх, өөрийн амьдралаа бүтээх, өөрийн амжилтаа бүтээх тэр итгэлийг нь өгчих юм бол энэ өөрөө ээж аавын аюул том бэлэг байгаад байдаг. Тэгэхээр ээж аавд маань хүүхдтэй хамгийн том итгэлийг бэлэг буюу итгэлийг өгөөрэй гэж хэлмээр байна. За хүүхдтэй өгж болох хамгийн том бэлэг бол итгэл гэсэндээ тэгвэл итгэж чадсан хүүхэд ямар байдаг вэ гэхээр аливаа бэрхшээлийг даван туулахтаа хүчтэй болж эхэлдэг. Аливаа зүйлийг бусдаас айж эмэхгүйгээр зоригтой хийж чаддаг. Өөрийнхөө мэдрэмжийг, хүсэл эрмэлзлийг бусдад илэрхийлж чаддаг. Таалагдж гин, таалагдахгүй байна, хүсэж гин, хүсэхгүй байгаад байна гэдэг зүйлийг мөрөөдөлтөд хүрч чаддаг. Тэгвэл зөв шийдвэр гаргаж чаддаг. Та тэгвэл яг энэ хүүхдийг хүсэж гин үү? Тэгвэл өөртөө итгэлтэй хүүхдийг өнөөдөр өсгөхтэй хэдүүлээ бүтээе. Тэгвэл би хүүхдтэй итгэл өгөхийн тулд яах ёстой вэ? Нэгдүгээрт энийг ээж аавд маань тэмдэглэж аваад үнэхээр хэрэгжүүлээд үзээрэй. Нэгдүгээр хүүхдтэй итгэж, хайрлаж байгаагаа илэрхийлж сур. Хэлнэ гэсэн үг. Би чамайг энийг хийж чадна гэж итгэж байна. Амжилттай байна гэж итгэж байна.
гэдэг итгэлийг өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө явах замыг нь зааж өгнө гэсэн үг. Миний хүү энэ шатан дээр зогсчих чи инээд өгснө гэж энэ шатаар дээшээ гарч чадна гэж би чамд итгэж байна. Чи алхаж чадна гэж итгэж байна. Тэр итгэлийг нь өгөх хэрэгтэй. Хоёрт юу вэ гэхээр хүүхдийнхээ сул тал дээр биш давуу тал дээр нь төвлөр. Итгэл унгаадаг хамгийн чухал зүйл юу байдаг гэж сул тал. Сул талыг нь дандаа дурдаад тахын хүүхд юу вэ гэхээр би чадахгүй юм байна. Би хамгийн муу амьтан юм байна. Би энийг хийдэг юм байна. Би ийм сул талтай юм байна гэд төвлөдөг. Гэтэл юу вэ гэхээр итгэл өгдөг эсрэг хамгийн том зүйл бол гэхээр давуу тал. Хүн болгон сул талтай, хүн болгон давуу талтай гэж бид нэр өмнөх хичээл дээр бол үзсэн шүү дээ. Тэгэхээр хүүхдийнхээ давуу тал дээр нь сурлаас магадгүй итгэлгүй ээжүүд байгаа бол өөртөө итгэдэггүй ээжүүд байгаа бол ихэвчлэн сул тал дээрээ та төвлөрөөд байна. Бид нар юу гэхээр өөрийнхөө чаддаг зүйл дээр төвлөрөөд үзээч. Чи энийг чадахгүй байсан ч гэсэн миний охин энүүгээрээ маш давуу талтай шүү дээ. Мэдхүү. Тийм болохоор чи тэрийг чадна. Хүн болгон бүх зүйлд perfect байх албатай биш. Дэлхийн ертөнцийн ч угаасаа perfect биш. Бүх зүйл төгс биш. Тэгвэл хүүхд чинь та өөрөө ч төгс биш. Тийм болохоор давуу тал дээрээ илүү ашиглаад суурлаад давуу тал дээр нь бид нэр аливаа зүйлийг хийж чадна гэдэг итгэлийг өгч төвлөрч чадвал хүүхдэд итгэлийг өгч чадах нэ. Гурав дахь зүйл хүүхдэд алдаа гарах боломжийг олох. Бидний нэг том зүйл юу вэ гэхээр хүүхдэд алдаа гарахгүй тулд өмнөөр нь орж хийдэг. Энэ юм байх хэвээр. Ингэж. Магадгүй хүүхд юу гэхээр алдаа гаргаж ийж би энийг чаддгүй юм байна, дараа удаа хийхдээ ингэж хийх юм байна гэдэг боломжийг олж хардаг. Эсвэл алдаа гаргахаар нь бид нар яадаг вэ гэхээр шүүмжилдэг. Чи өстө муу юм аа. Арчаагүй. Ийм зүйл хийж чадахгүй ахтай яа дээ гэдэг ч юм уу те. Окей. Эсрэгээр нь юу гэх вэ гэхээр окей. Алдаж болно. Тэгвэл энийг яаж хийвэл зөв болох байсан бэ гэдэг асуултыг тавиад тэрнээс нь суралцуулж боломжийг олж харах гэсэн рүү явна гэсэн үг. Тэгээ бид нар хүүхдүүдийнхээ өмнөөр хараад шүүмжлээд байх тусам хүүхдүүд маань итгэлгүй болж эхэлдэг. Өмнөөр орж хийгээд байх тусам маань дараа нь бие даах чадваргүй болж эхэлдэг. Нөгөө амьдрал дээр гарчгаад шийдвэр гаргах чадваргүй нэгэн болж хувирдаг. Шинийг суралцах чадваргүй нэгэн болж хувирдаг. Итгэлгүй нэгэн болж хувирдаг. За дөрөвт яах вэ гэхээр хэдий амжилттай байх нь сайн ч үргэлж ялж хамгийн шилдэг нь байх албагүй гэдгийг ойлгоо. Энэ нь өөрөө хүүхдүүд ялж ялагдаж сурах. Хүн болгон онц сурах албатай бас биш. Бүх хичээл дээрээ сайн ч байх албатай биш. Тэ? Хамгийн шилдэг нь байх албатай биш. Тэгэхээр хүүхдүүд юу вэ гэхээр заримдаа магадгүй санаандгүй байдлаасаа алдаа гаргана. Эсвэл хичээл дээрээ янз бүрийн сэтгэл зүйн байдлаас муу хандана. Эсвэл хүүхдтэй асуудал үүсгэнэ. Тэ? Магадгүй гэртээ ч гэсэн алдаа гаргана. Дүүтэйгээ харилцаан дээр асуудал гаргана. Аав ээжийнхээ өөдөөс харилцаан дээр асуудал гаргана. Хамгийн наазах нь таны хий гэсэн зүйлийг мартчихсан байна гэдэг алдаа хүртэл гардаг. Шилдэг нь байх албатай биш гэдгийг ойлгоорой. Хүүхд энэ дээр нь юу гэхээр чи шилдэг байх ёстой гэж хүссэн хүүхэд тухайн үедээ шилдэг байдаг ч гэсэн магадгүй дараа нь нэг удаа алтан дээрээ бүдрэхлээр тэр чигтээ итгэл нь алдчихдаг. Тийм болохоор юм болгон шилдэг байх ёстой биш. Би ялж ялагдаж суралцаж боломжийг харж ахих ёстой гэдгийг хүүхдүүдтэй өгөх нь өөрөөр хэлбэл ээжүүд маань хүүхдэд итгэл өгж байгаа нэг арга байна. Тийм ээ.
Заримдаа магадгүй муу авчдаг. Зүгээр тэгвэл сайн болохын тулд яах ёстой ойлоо. Яг энэ хичээл дээр ахаад автъя. Хэн болгон төгс биш гэсэн шүү дээ, тий. Тэгээ бидний нэг юм нь юу гэхээр хүүхдээ айгу төгс болох гэж үздэг. Дуулдаг, бүжгэлдэг, хөгжимддэг, тоо боддог, монгол хэлтэй, сайн хэлтэй, англи хэлтэй, япон хэлтэй, солонгос хэлтэй. Хүн болгон өөр учраас юу гэхээр хүүхдээ төгс байх албагүй. Тэг шилдэг байж чадахгүй болохоор юу гэхээр буцаад унаад идэг хүүхэд маань итгэлээ алдаад идэг. Бүр хамгийн доогуур ороод идэг. За 5 дахь нэг гой зүйл маань юу гэхээр атл явдалд дурлал сониуч занц. Энийг хийгдэцгөө, тэр хийгдэцгөө гэдэг сониуч зантай болох хүүхдээ. Энэ нь өөрөө юу гэхээр нөгөө амьдралын ухаан зорчж байгаа. Аливаа зүйлийг сонирхож хийж үздэг. Өөрөөр хэлбэл амьдралын боловсролд бид нар сургаад байгаа нэг хэлбэр. Энэ нь юм болгоныг танин мэдснээр хүүхэд маань ийм л зүйл байдгийн. Унж болдог, алдаж болдог, улын оргидыг гарч болдог. Тэ? Гэдэг бүх зүйлийг ойлгоснараа хүүхэд маань юу гэхээр илүү өөртөө ихтэй болж эхэлдэг. Ер нь юм болгоныг сонирхож, судалж, дурлаж, судалсан хүүхэд юу вэ гэхээр бусдаас илүү мэдлэгтэй болж эхэлдэг. Тэрүүгээрээ юу гэхээр өөрөө өөртөө итгэл нь нэмэгдэж эхэлдэг. За дараагийн нэг гайхалтай арга юу гэхээр хүүхдийнхээ зан ашин бие махбодын тохирсон зүйлийг санал болгох. Юу гэхээр магадгүй ээжүүд тэр дунд ээжүүд бидний хүсдэг нэг зүйл юу гэхээр хүүхдүүдээ мэдээж бид нар ажилдаа болох хэвээр тэр дундаа охтуудыг тэр дундаа хөвгүүдийг авцаа аваад сургана, аягаа аваад сургана, хоолоо хийж сургана болох хэвээр зөв. Гэхдээ юу гэхээр тэр хүүхдүүдийнхээ зан чанар бие махбодын тохирсон зүйлсийг санал болгох. Би хүүхдийнхээ бие махбодыг тохирч чадахгүй үн зүйлийг өргүүлэх ч юм уу эсвэл одоо юу гэдэг юм эрсдэлтэй зүйлийг хийлгэх хийж чадахгүй насан дээр нөөр зүйлийг хүсэх энэ нь хүүхэд маань өөрөө би чадахгүй юм байна. Би муу юм байна гэдэг итгэлээ алдчихдаг. Аливаа зүйлийг хийхээс шантардаг. Магадгүй тэр хэсэг дээр нь бид нар заримдаа загинждаг. Тэ? Яаж л бид нар яадаг вэ гэхээр аяга яаж угаахыг зааж өгөөгүй мөртлөө аягаа угаах цагт. Дутуу угаасан байна гэж цагт. Тэгвэл юу вэ гэхээр 8 настай хүүхэдтэй ингэж угаавал ээжд нь аяга таалагдаад байна. Ингэж угаах нь өөрөө бид нар 30 жил аяга угаацсан шүү. Тэр хүүхд анхудаа л угааж үзэх гэж шүү дээ. Магадгүй 3 дахь удаагаа л угааж байгаа шүү. Тэгээ бид нэр 30 жил угаагаас сурсан юм аа хүсэж байгаа байхгүй. Тэгвэл юу вэ гэхээр хүүхдтэй ийм байвал ээжд нь илүү таатай байгаад. Ер нь ингэж угаадаг. Эхлээд хөөсрүүлээд савндаад хэрийн айлгаа дараа нь цэвэрхүү усаар сайн зайлаа. Махыг ингэж хэрчдэг. Тэг ч юм уу энэ аргуудыг зааж өгөөгүй байж бид нар юу гэхээр хүсэлт тавиад байдаг. Тэгээд таны хүсэж байгаа хүсэлтэнд гэдэг юм уу шаардлагад хүрэхгүй болохоор арчаагүй, ажилгүй, бүтэлгүй гэдэг үгнүүдийг хэлэх нь хүүхдийнхээ итгэлийг унаачдаг. Тэгэхээр ээжүүд маань энэ дээр бас аягүй сайн анхаараарай. Та юу хүсэж байгаараа тодорхой илэрхийлнэ. Гэр чинь ямар байвал танд таатай байгаад байгаа. Ийм байвал ээж нь таатай байна. Ингэж цэвэрлэвэл сайн байна. Ингэж цэвэрлэдгиймээ гэдгийг хүүхдтэй нэг бүрчлэн заагаад өгч. Хинч төгс биш гэдгийг тайлбарлая. Тэгээ түрүүн ярьсан. Тэг хинч төгс биш хүн болгон алдаатай хийж чаддаг зүйлтэй хийж чаддаггүй зүйлтэй. Тийм болохоор хин нэгэнтэй харьцуулахгүй гэсэн.
дүү чинь хэл сурдаг. Чи хэлгүй. Дүү чинь дуулдаг. Чи дуулж чаддаггүй. Дүү чинь суудаг. Чи сууж чаддаггүй. Эгч чинь хоол хийдэг. Чи хоол хийж чаддаггүй. Ийм харьцуултууд биш. Хинч төгс биш. Бүхэн болгонд мэддэг зүйл байгаа. Хүн болгонд чаддаг зүйл байгаа. Найзтай, нөхөртөө хин нэгэнтэй битгий харьцуул. Тухайн хүүхдийн харин ч юу гэхээр давуу тал нь юу юм бэ гэдэгтээ төвлөрсөн шүү дээ, тийм ээ. За дараа нь яг хүүхдтэй битгий харьцуулахад байгаа тийм. Хүн болгон яг адилхан алимч байхгүй яг тэр дээрээ бол тийм. Тэгвэл бид нар юу вэ гэхээр бидний хүүхдүүд хоорондоо бусдын хүүхдүүдтэй яг энэ хоёр шиг адилхан жимс гэдэг нэртэй хүүхд гэдэг нэртэй боловч тус тустай өөр өнгө тустай амттай хүнэртэй чанартай. Тэгвэл хооронд нь битгий харьцуул. Энэ нь өөрөө юу гэхээр хүүхдийн итгэлийг унгаадаг айгүй том зүйл. Тэг хүүхдүүд мэж дандаа тэгж хэлдэгч намайг хайрладаг. Дүүг дандаа хайрладагч намайг хайрладаг. Ээж дүүг чадчихна гэж хэлдэгч намайг чадчихна гэдгийг чадсан байсан ч хэлдэггүй. Би хийгээд тахт хэлдэггүй. Уураа хүрэхлээр дүү биш намайг л загнадаг. Бэлэн битчлэнгээр маш их гомдолтой байдаг. Тэм болохоор хүүхд болгоныг байгаагаар нь хайрлана, байгаагаар нь өсгөн, байгаагаар нь хүмүүжүүлнэ. Байгаатай нь харилцана. Байгаад нь дэм өгнө. За дараагийнх нь хүүхдийнхээ санаа бодлыг үнэлтгээ, бодлыг нь үнэлтгээ харьцуулахын тулд заримдаа тэднээс зөвлөгөө авч байгаа. Зэн айгүй хөөрхөн арга. Хүүхд итгэл нэмэгдүүлдэг айгүй хөөрхөн арга. Ингүүл юу гэж бодож чинь чиний бодлоор ээж нь ингэж бодож чинь чиний бодлоор юу гэж бодож чинь гэдэг асуултуудыг магадгүй юу гэхээр хүүхдтэйгээ хамтдаа хоол хийхдээ ээж нь өнөөр ийм хоол хий гэж чи гэж бодож чинь хамтдаа ийм хий гэж бодож чинь чи юу гэж бодож чинь чи миний өмсөж байгаа хувцсыг юу гэж бодож чинь чи ээжигээ юу гэж бодож чинь аавгаа юу гэж бодож чинь чи энэ зүйлийг сайн хийсэн гэж бодож байна уу? Хүүхдүүдээсээ зөвлөгөө авч чи ээжтэй туслаа. Одоо юу гэдгийг энэ дээр зөвлөд өгөөч. Би нэг юм хийх гэсэн. Чиний бодлоор яана гэж бодож. Гэдэг зөвлөгөөнүүдийг авах нь хүүхд маань ээж намайг үнэлж штэ. Би ээжийн итгэлийг даадаг нэг юм бэ гэдэг сэтгэлгээ өгдөг учраас хүүхдэд минь юу гэхээр миний бодлоор тэгвэл зүгээр юм биш үү ээжээ гэдэг санааг хэлэх нь өөрөө дотроо маш том итгэлийг өөрөөртөө бий болгочтой. Бид нар дандаа л хүүхдүүдтэй ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг боловч хүүхдүүдийгээ намайг ямар агаасаа гэдгийг заримдаа сонсож мэддэггүй. Тэгэхээр зөвлөгөө авч сураараа хүүхдүүдээсээ, охтуудаасаа. Тэ? Ингээд тавьчулъя гэж бодож чинь гоё харагдаж байна. За, заримдаа бол юу гэхээр зохих хариуцлагыг хүлээлгэж итгэл өгч байгаа. Би чамайг энийг хийж чадна гэж бодож байгаа учраас чамд итгээд үлдээлээ. Би чамайг гэрийнхаа даалгаврыг ганцаараа хийж чадна гэж бодож байгаа учраас ээж нь өөр юм хэллээ. Чи чамайг дүүгээ харж чадна гэж бодож байгаа учраас ээж нь түр гараад ирье гэдэг ч юм уу те. Энэ үед юу гэхээр хүүхдүүд би ээжийнхээ хариуцлага одоо юу гэдгийг итгэлийг дааж чадж байгаа охин юм байна, хүү юм байна гэж боддог учраас таны итгэлийг алдахгүй гэсэндээ юу гэхээр үнэхээр хариуцлага гэдэг юм суралцж эхэлдэг. Бид нөгөө амьдралын боловсрал олгоно гэдэг байгаа шүү дээ тий. Тэр нь суралцж эхэлдэг. За заримдаа юу вэ гэхээр сонголтыг гартна хүүхдтэй. Энийг болохгүй. Сахартай чи идэж болохгүй. Энийг идэх ёстой. Чиний хийж болохгүй. Энийг хийх ёстой. Энэ балаар бичих ёстой. Тэр үзгээр бичих ёстой. Тэ? Заримдаа бид нар юу гэхээр хүүхдийнхээ авьяас чадварыг хүртэл өөрөө сонгоцоо явж. Тухайн хүүхдийн авьяас чадварыг.
Тэгэхээр тэр сонголтыг нүүрт нь өг. Окей, энэ чиний сонголт. Чи юу гэж бодож байна? Буруу ч хийж болно. Алдчих болно шүү дээ. Дараа удаа юу вэ гэхээр нэрээ би тэрийг идээд хортож болохгүй юм. Энэ үзгээр бичээд гардаггүй юм гэдэг сонголтуудыг. Тэгээ бид нар эхний удаа нөгөө санхүү дээр ясан тийм билээ хүүхдүүдээр хүнсээ сонгох сонголтыг өгсөн. Тэгээ гэртээ ирээд билээ хараад хүүхдүүдтэйгээ ярилцсан. 2 хоногийн дараа магадгүй дийлэнх нийтэд тусчихна. Тэрний дараа ярилцсан. Энэ үеэс та хүүхд маань юу гэхээр амьдралын боловсролд тэр сонголт гэдэг тэр зөв сонголт болж эхэлнэ. Юуг сонгож болох вэ? Юуг сонгож болохгүй гэдэг мэдрэмжүүдийг авч эхэлнэ. Тэгээ хүүхдүүдийг бид нар юу гэхээр яг энийг авчмаар байгаа хүүхдийг бид нар их хөвчлээ юм гэхээр чи сахар идэж болохгүй, чи гурилын мэдэж болохгүй, чи салхим сон гэдэг чинь яг энэ зурган дээр байгаа шүү дээ. Им сонголтуудыг хүүхдтэй хэлдэг. Чи зураг бишээ бүжиг сонго. Тэ? За дараагийн ихтгэл айгуу гоё өгдөг зүйл маань юу гэхээр сонголтын дээр бол хүүхдүүд юу гэж боддог вэ гэхээр ээж надад итгээд сонголтыг өгч штеп. Би алдаж болохгүй гэдэг итгэлийг авдаг байна. Тэгвэл 12-т нь юу гэхээр өөрийнхөө үзэл бодлыг бүх тулга. Тэсээ илүүтэйгээр юу гэхээр чиний үзэл бодол юу байгаа тийм. Тэгээ хүүхдийнхээ ямар нэгэн сонголтыг хийхдээ бид нэр заавал өөрийнхөө үзэл бодлыг сонсож байгаа. Чи юу гэж бодож байна? Эндээс тулгана гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг зүгээр хамтдаа хуваалц. Би ингэж бодоод тийм. Миний охин, миний хүү юу гэж бодоод байна вэ? Мэ. Тэгэхээр энэ нь өөрөө хүүхдийг итгэлгүй болгож байна. Тэгээ ирээдүйд юу вэ гэхээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чаддаггүй би энэ дарагтайгаа санал нийлэхгүй байсан ч гэсэн өөрийгөө хэлж чадахгүй тэр хүний хүслээр өөрийнхөө амьдралыг бүтээж чадахгүй магадгүй нөхрийнхөө өдөөс эхнэрийнхээ өдөөс ч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чаддаггүй итгэлгүй нэгэн болж байна. Хүний амьдралаар амьдарч эхэлдэг нэгэн байна. За дараагийн нэг юм нь гэхээр эцэг их өөрөө өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ. Би өөртөө итгэхгүй байснаа хүүхдэд итгэлтэй болоо гэж загнаад тах нь юу гэхээр үлгэр дуурайлгүй. Тийм болохоор та өөрөө өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ. Та юун дээр итгэлээ хатаад идэв? Өөрийнхөө сул тал дээр төвлөрөөд идэв юм уу? Өөрийгөө бусадтай харьцуулаад идэв юм уу? Маш олон итгэл оноодог зүйлүүд байна. Тэрийг олж итгэлээ нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэгжээч бид нар бусдад итгэл өгч. Ер нь хүн өөрийнхөө хамгийн чаддаг зүйл дээр л юу гэхээр бусдад өгч чаддаг. Тийм болохоор бид нар хүүхдээ хүмүүжүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүний өнөөдөр гэхээр өөрсдөө хинбэ гэдэг дээрээ суралцсан гэсэн. За ингээд өнөөдрийн дасгал маань гэхээр хүүхдээ өөхөө итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдтэйгээ ярилцах буюу одоо хүүхдийнхээ талаар та өөрөө дүн шинжилгээ хийх, хүүхд маань эргээд өөрөө өөрийнхөө итгэлийг тодорхойлох гэсэн үг байгаа. Тэгээд нэгдүгээр асуулт юу вэ гэхээр та хүүхдийнхээ давуу тал сул талуудыг сайн талуудыг сул тал биш шүү дээ. Аль болох бид нэр итгэлийг нэмэгдүүлэх гэж байгаа учраас давуу тал хамгийн сайн хийж чаддаг зүйлийг нь тоочоод бичээд хүүхдтэйгээ ярилцаарай. Бид нар юу вэ гэхээр хүүхдүүдэд ихэвчлэн шүүмжлээд байдаг болохоос биш хүүхдийн хийж чаддаг зүйлүүдийг бүр тэр дундаа бараг энэ тестийг өөртөө ажилласан ч зүгээр өөрийнхөө сайн хийж чаддаг зүйлийг хийж чадсан зүйлийг бусдад өгсөн зүйлээ бид нар юу гэхээр үнэлж чаддгүй мэддэггүй мартсан байдаг ярьдаггүй тийм болох дараа юу вэ гэхээр би өөрөө өөртөө итгэж чаддаггүй. Тэгвэл хүүхдийнхээ хамгийн сайн чаддаг давуу талуудыг нь шин чанар, бусдаас ялгарах онцлог бичээд
эхлээд гоё өөрөө сууж агаад бичээрэй. Хамгийн багтаа 30 зүйлийг нь бичээрэй гэж би танд хэлмээр байна. Хүүхдүүд маань үнэхээр том давуу талтай. Тэр олон зүйлүүдийг нь бичээд математиктаа сайн, монгол хэлдээ сайн, тоодоо сайн, таны үгэнд ордог, дуулууртай юу гэдгийг даалгасан зүйлийг сайн хийдэг, дүүгээ сайн хардаг. Маш олон давуу талыг нь хийж чаддаг зүйлүүдийг нь бичээд. Хоёр хүүхдүүдтэйгээ ярилцсныхаа дараа хүүхдүүдтэй дараа нь энэ дээрээ хүүхдүүдтэйгээ ярилцна гэсэн үг. Хүүхдэд удаж агаад хамтдаа сууж агаад ээж нь чи энэ зүйлүүдийг чаддаг гэд итгэл өгнө гэсэн үг. Энэ үед хүүхдийн чинүүд үнэхээр гялалзаж эхэлнэ. Та хараарай. Бид нар энэ үгийг хэлдэггүй. Энийг өөртөө нөхөртөө хийж хүүхдхийгээ нөхрийнхээ чамд хийж өгсөн хийж чаддаг давуу талуудыг нь нэг нэгээр нь хоёр хоёроор нь хэлээд үзээрэй. Энэ үед үнэхээр нөхөр чинь өөрөө итгэл авч чиний итгэлтэй хүн болно гэж зохиолно. Дараа нь хүүхдээсээ юу гэхээр өөрийнхөө давуу тал, сул тал хийж чаддаг зүйлийг ээжтэй аавдаа хэлээд өгөөч ээ. Чи юу гэж бодож байна гэдэг зүйлийг бичүүлээрэй. Тэгэд энэ зүйлээс бид нар заримдаа хүүхдийн хийж чаддаг зүйлийг мэддэггүй. Нөхрийнхээ чаддаг гэж боддог зүйлийг мэддэггүй. Тэр дотоод сэтгэлтэй нь бид нэр харилцдаггүй. Гадаад сэтгэлтэй нь ихэвчлэн өнөөдрийн харилцаад байгаа нэг юм харагдаж байгаа өнцгтөө нь өнөөдрийн үр зээлтэйгээр харилцах гад байдаг. Өнөөдрийн асуудалтайгаа харилцах гад байдаг. Тийм болохоор юу гэхээр хүүхдүүдийнхээ нөхрийнхээ дотоод сэтгэлтэй нь ярилцаад хандаад үзээрэй. Тэднэрт хийж чаддаг маш олон зүйлүүд байгаа, танд ч гэсэн маш олон зүйлүүд байгаа. Тэр бүхнээсээ юу гэхээр итгэлээ аваарай гэж хэлмээр байгаа дээ. За ингээд гоё ярилцлагынхаа дараа би бинийгээ халуун тэврэлтээр хайр бэлгэлээрээ. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. За тэгэхэд амжилт хүсье. Хүүхдтэй бид нар итгэл өгч чаднаа.